Хүмүн, охин минь. Амьдрал ганц. Амт нөхөд олон. Амраглан тэрвэрлдэгч олон. Амьдралд олон юм олон. Чи хинж байж болно. Өндөр сайхан өргөн цэштэй баян цатгалан олны танил онцгой мэргэжилтэй. Дарга сайд хинж байж болно. Өндөр машин үнэтэй сууз ганган цаг ялхар хослол тансаг амьдралыг мөрөөдөгч залуус минь. Бодоорой. Ханаас үсэж хинээс би болсноо эргээд нэг тунга. Мөрөн зүлгэрдэл чиний төлөө ажиллаж чамайг хүн болгосондоо төлөөс нэгдэггүй хүмүүс гэж байдаг. Үр чирнэрайгаас чинь өвгөрч тогсоо хүртэл чинь дэргэж чинь байж өдий зэрэгтэй өсгөж өгөөд нуруунд бүхийч гарн цуцсан ч үрий минь үргэж нялхсыг чинь тойглох тэр хүн ажиллагчийн хүлээж 15 цаас нэгж зовоохгүй. Алдар нэр хөөж алсан эрдэм зориход ээж шиг чинь уйлж элдв ваашлахгүй хэрнэ. Эгэл байгаагаараа үдгч тосдог чиний эцэг. Эцэг чинь, арх чинь, авс чинь алдардан ичмээр туранхай инээж чаддаггүй. Таван хилээр ярддаг тансаг ордон залардаг. Хаалгаж галж, ууланд мот цагаалдаг улсын байгууллагад ургашгүй албатай. Хинч байж болно. Гэхдээ чиний лав шүү дээ. Чи ханаас би болсноо санаарай. Тийм ээ. Би ч аав хүн, эцэг хүн, хоёр амьтай байдаг юм байна. Амьдрал минь ханаас эхэлснийг мартаж явсан өдрүүд надад би аавыгаа алж хаад цаст уулын ингэрд мотоглуулж хүйтэн салхинд гүниглэн зогсож байсан. Тэр мөч сайхан. Тэр үед чамайг өсгсөн аав шигээ төвчээр ухааны дэнсийг тааруулж чадах хэсэг эрх зүйлж нэг бодоорой. Ярих амархан, мөрөөдөх амархан, харин хүн шиг амьдрах ярвигтай. Алхсан мөрөө эрдээд нэг хараарай. Амьдрал ганц аавыгаа хайрлаж яваарай.